За та бүгддээ өөрийгөө хамгаалах дом зааж өгье. Энэ дом бол хар хилам, элдв сөрөг энергиэс ерөн хил амнаас маш сайн хамгаалж өгдөг. Тэгээд өөрийнхтэн болон гэр бүл, ажлын газартаа энэ домыг хийгээд байвал янз бүрийн тэр хар энерги, хил ам, атааж өтөө энэ бүхнээс хамгаалж өгдөгөө. Тэгээ та бүхэн туршаад үзээрэй. Энэ бүхний би өөрийнхөө хэрэгэлдэг энэ домоо та бүхэндээ бас зааж өгье гэж шийдсэн юм аа. За энд бол юу орох вэ гэвэл за тал лемон орж байна. Таллаад за тэгээд нэг юм тавгтай цагаан тавг, ийм шилэн тавг байвал илүү их зүгээр байдаг. За тэгээд нэг ширхэг ийм хумс, саримсны хумс ингээ хаслаад энийг хэрэглэнэ. Тэгээд глостика гэд одоо энэ ингээд башир цэцэг гэд байдэн штэ. Энийг хэрэглэнэ. Тэгээд дараа нь энэ харагдаж байна уу? Энэ далайн давс бас хэрэглэнэ. Энэ бол маш сайн хамгаалт хийж өгдөг далайн давс. Тэгээд нэг хутга хахад хэрэг олно. Ягаад гэвэл энэ нөгөө лимоно зүсэж байгаа учраас хэрглэж байгаа гэсэн үг шүү. За тэгээд давсаа хэрэг хутгахын тулд энэ халбгаараас хэрэглэж болдог. Тэгээд мэдээж энэ домоо хийхээс өмнө бид бүхэн энийг маш сайхан ариусгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ сэж ургамал сөрөг энергиэс хамгаалж өгдөг. Энэ сежээрээ сайхан утаад өгнө гэсэн үг. Гоё орчноо утаад хийх гэж байгаа домдоо илүү их төвлөрөөд ингэх юм бол маш сайхан энергитэй болдог. Тэгээд энэ сэж бол манай нөгөө diamond дээр зарагдж байгаа. Магадгүй та бүхэнд хэрэг болох юм бол захиалга өгж болно. За тэгээд одоо энийг яах вэ гэхээр энэ лимонад дундуураа зүснэ гэсэн үг. За ингээд дөрөв хуваачна. За яг гол дундоор нь дөрөв ингээд хуваагаад. За энэ нөгөө саримсаа голтон зоож өгнө гэсэн үг. Ингээд дотгошооч ихэд харагдаж байна уу? Нэг иймэрхүү болно гэсэн үг. За ингээд одоо нөгөө башир цэцэг байгаа штэ. Энийгээрээ за урд зүгээс ирж байгаа хар хил амнаас би хамгаалагдсан байна гэд өөртөө хэлэх хэрэгтэй. За хойд зүгээс ирж байгаа хар хил амнаас би хамгаалагдсан байна гэд хойд зүгтээ башир цэцгээ хатгаж өгнө. За зүүн зүгээс ирж байгаа хар хил амнаас би өөрийгөө хамгаалж байна гэд хатгаад өгчнөө. За баруун зүгээс ирж байгаа хар хил амнаас би өөрийгөө хамгаалж байна гэд ингээд дөрөв талдаа башир цэцгээ ингээд хийгээд өгнө гэсэн үг. За тэгээд нөгөө далайн давсараа одоо энэ далайн давсараа охин маань халбгаараа утгаад ингээд тойруулаад янз бүрийн одоо энэ далайн давс болохоор янз бүрийн элдв, хараал, жатаг, тэг хар хил амнаас ерөнхийдөө маш сайн хамгаалж өгдөг байгаа. Тэгэхээр та нар энэ домыг болохоор тэргэл сарнаар бас хийвэл айгүй маш үр дүнтэй байдаг. Тэгээ та нарыг мэдхгүй нэг нь байвал мэдээд аваасай гэд хүсэж байна. Тэгээд ингээд бэлэн болж байгаа гэсэн үг. Тэгээд энийг яах вэ гэхээр зэрэг за аль болох хүний нүднээс нэг тусгааргүй газар ерөнхийдөө
байрлуулчвал их зүгээр байдаг. Ширээний доор ч юм уу, эсвэл бол шүүгээний дээр ч юм уу. Ер нь бол хүн янз бүрийн хүмүүс гарахааргүй газар ингээ байрлуулаад тавьчих юм бол ерөнхийдөө энэ дом маань маш гоё хүчтэй энерги ялгаруулад та бүхэнд муу муухай бүхнээс ингээд хамгаалж өгдөг байх нэ. За та бүхэн энийг дагаад хийгээрэй. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.